Сайн бацхан уу бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээр би та бүгдтэй юуны талаар ярих гэж байна ихлээр байж байгаарэ. Цараа! Би жолооны үнэлгээ авсан байгаа. Арих гэж нэг юм жолооны үнэлгээтэй болсон. Тэгээд жолооны үнэлгээ авах үйл явц маань ямар байсан те? Үн өртгийн хувьд ямар байсан? Ямар газарт юу бүрдүүлж өгөх хэрэгтэй байсан гэдэг ч юм уу те? Хүмүүс бас хэрэгтэй гэж магадгүй гэж бодоод хүмүүсээс надаас нэлээд асууж исэн энэ талаараа бичлэгээ хийгэрээ гэд германд байгаа хүмүүс. Тэгээд энэ талаараа одоо ингээд мэдээлэл маягийн юм та нартай өгөх гэж байна гэсэн үг. Тэгээд бичлэг хэлэхээс өмнө хэлэх юм байна. Би ингээд жоохон хурдан ярьдаг шүү заяа. Тийм болохоор та нарт ингээд миний яриа амар хурдан санагдаад байх юм болвол тэгээд хурдын 0.75 дээр ч юм уу тавьж байгаа тэгээд сонсороо гэж зөвлөмөр байна. Тэгээд би бас ингээд жоохон түгдрээд иж магадгүй. Ягаад тэгэхээр би өнөө өглөө шөнийн ээлжнээс бууж ирсэн. Тэгээд нэг 4 цаг унтж байгаа босч ирсэн. Тэгээд гадаа ингээд амар халуун одоо ингээд 34 градус байгаа хгүй юу? Тэг ингээ халуун ч угсаа ингээ унтаж чадахгүй юм чинь хэдийг ингээ шүн унтаагүй ч гэсэн тэ ингээд амар халуун байгаа учраас тэгээд дээрэс нь ингээ нойр дутуу тэгээд ийм байгаа учраас жоохон түгдэрч магадгүй тийм болохоор та нар маань ингээ ойлгож хүлээж авч үзээрэй гэж хэлмээр байна. За би тэгээд одоо энэ бичлэгээ хийж дуусчаад нөгөө машин авч байгаа газар руугаа очиж юугаа өгөх байхгүй юу? Бичиг баримтаа өгөх байхгүй юу? Тэгээд тэрний талаар бас дэлгэрэнгүй бичлэг орно би ямарсан машин авсан байгаа. Тэгээд машиныхаа талаар дэлгэрэнгүй бичлэг оруулнаа. За одоо жолооны үнэлгээнийхээ талаар ярьж эхэлцгээе заяа. Би болохоор Монголд жолооны үнэлгээтэй байсан. Би англи 2017 онд авч ирсэн санагдаж байна. Тэгээд олдч юм болохоор нөгөө автомат машин, араатай машин энэ төр гэж байдаггүй зүгээр л нэг энгийн би англи гэж байдсан шүү дээ тий. Тэгээд жолооны үнэлгээтэй болчих юм бол бүх машин барай авчиж болдог. Энд болохоор тийм байхгүй заяа. Энд чи жолооны үнэлгээхээрээ ингээд одоо бүртгүүлэх юм бол яг ямар машин дээр одоо шалгалтаа өгөөд ямар үнэлэх авах юм бэ гэдэг чинь ингээ асууна. Б үнэлэх гэж байгаа. Араатай машин дээр хийх эсвэл араагүй зүгээр нэг автомат машин дээр хийх гээд ийм хоёр сонголт байд юм билээ. Тэгээ би анх бүртгүүлэхдээ болохоор автомат араатай би ингээ солиод байгаа байхгүй юу. Араатай машин дээр жолооны үнэлгээ хийнэ гэд бүртгүүлсэн байхгүй юу. Яагаад тэгэхээр манай Паскалийн машин чинь араатай машин болохоор бид хоёр машинаа хувааж унах гэж яг тэр үед бодож байсан байхгүй юу. Тэгээд араатай машин дээр хингээ бүртгүүлсэн байсан юм. Тэгээд тэр явцын дунд бол ингээд өөрчлөлтүүд гарсан байгаа. За би одоо бүр ингээ эхнээс нь яриад явна заа юу. Би болохоор 2025 оны 11 сарын 19-ний өдөр жолооныхоо курс бүртгүүлсэн байхгүй юу. Тэгээд яг энэ бүртгүүлэх үедээ бол одоо бүртгэлийн хураамж гэж төлөөд тэгээд нэг апны төлбөр гэж төлөөд тэгээд 5 өдрийн хичээл суух тийм төлбөр гэж төлсөн байхгүй юу. Энд ингээд жолооны курсэд жолооныхоо хичээл яг ингээд бүр ингээд байнга ордоггүй заяа. Монголд болохоор тэг нэг сарж байгаа ч үлээ 2 үлээ 3 7 хоног ч үлээ яг 1 цаг орчим жилээ 2 цаг орчим тэгэл суугаал явдаг гэсэн би санаж байна. Би 2017 онд ажиллаад харчаал оройхон төшөөгээ тэгээ жолоонд суудаг гэсэн байхгүй юу. Энд болохоор нэг 5 өдөр ч юм уу 7 өдөр ч юм уу нэг юм хичээл авчаад тэгээд үлдсэнгийн бүгдийг юугаар сурдаг юм апаар сурдаг. Манай Монгол улсын жолооны үнэлэгч нь нөгөө юу болохоор Европын албаны улсынх биш болохоор заавал юм шалгалтаа өгж авах ёстой. Өөр нөгөө бусад Европын албанаас ирсэн ч юм уу тий одоо би нэг Боснигаас ирсэн хүмүүстэй хамт ажилладаг гэсэн. Тэр хүмүүс болохоор шууд ингээл замын хөдөлгөөний яам дээр очиод ингээд солиулаад герман жолооны нөхдөд болсон. За. Тэгээд шалгалтаа өгсөн байгаа. За тэгээ би ингээ 2025 оны 11 сарын 19-ний өдөр жолооныхоо курс бүртгүүлээд тэгээд 2026 оны 5 сарын 26-ны өдөр хамгийн эцсийн шалгалт буюу машин байрах шалгалтаа өгөөд тэгээд шалгалтандаа тэнцээд тэгээд эцсийн нэг юм жолооны үнэлгээтэй болсон байгаа. Тэгэхээр ингээ хэдэн сар үргэлжилсэн байх вэ? 6 сар үргэлжилсэн байх нь. Яагаад ингэж амар их удсан бэ? Ер нь бол жолооны үнэлгээнд амар удаан үргэлжилж байгаа заяа. Тэгээд амар үнэтэй гэдгээр уус амар алдартай. Гэхдээ би Монгол жолооны үнэлгээтэйсэн болохоор миний хувьд бол арай харьцангуй гайгүй бага байсан. Тэгээд бусад хүүхдүүд амар үнэтэй яадаг. Тэгээд тэр би сүүл дээр үнийн талаар ярилцъя заяа. Тэг ингээд яагаад ийм амар удаан үргэлжлэх болсон бэ гэхээр нөгөө жолооны дөрмийн шалгалт өгөхөд юу яадаг за? Ийм 1169 асуулт байдаг заяа. Тэрийг ингээд тэр апаараа ингээд өөрөө сураад явдаг. Тэгээд тэр бүх асуултыг мэдчихэж ингээд шалгалтанд ороод ихний хараа тэнцэх хэрэгтэй шүү дээ. Яг 2 3 маар өгөл болно л да. Гэхдээ илүү мөнгөний гарц болох учраас би ингээд шалгалтан дээр ингээд ихний хараа тэнцмээрээс ахгүй юу. Тийм болохоор ингээд тэрэндээ ингээд амар бэлдээл тэгэл хажуугаар нь ажил төрөл энэ төр тэгэл амралт зугаалга энэ төр гэл явж идэл. Жохон ингээд удаашсан байхгүй юу. Тэгээд герман хэл дээр шалгалтаа өгж байгаа шүү дээ. Тэгээд шалгалтаа өгөхдөө бас ингээ хэлээ сонгож болд юм билээ нэг юм давуу талтай нь. Англи хэлээр, тэг герман хэлээр, эсвэл ингээ араб хэлээр, эсвэл орос хэлээр тэг хятад хэл гэж бас байсан баха. Тэгээд өөр нэг бас хэлээд ер нь ингээ боломжит хэлнүүд ингээд тэг өргөн хэрэглэгдэх хэлнүүд бол байд юм билээ.
Тэгээ миний англи хэлч угаасаа нэг амар тийм сайн мундаг биш болохоор тэгээ герман хэл дээр хийх зорилгогүй болж байгаа байхгүй юу. Тэгээд зарим ингээд тийм үг мөгнүүдийн ингээд ойлгохгүй ч юм уу тиймэрхүү асуудал бол гарч ирсэн. Тэгтээ яг уу ингээд давтаад яваад байхад 1169 асуултыг бол тэгээд болсон. Тэгээд би чи 2026 оны 4 сарын 6-ны өдөр 4,000 шалгалтыг өгөөд хинийхаараа тэнцсэн байгаа. Йоо бүр ингээд амар аттай заяа. Аттай жоох ингээд миний бэлтний л үр дүн л дээ тий. Нийт ингээд 30 асуулт ирдэг за. Тэгээд тэр 30 асуултнаасаа ингээд асуулт болгоно нэг юм оноотой. Одоо нэг асуулт нь 3 оноотой, зарим асуулт нь 4 оноотой, зарим асуулт нь 5 оноотой ч юм уу тий. Тэгээд 10-аас доош онооны алдаа хийгээд алдах юм бол ингээд шалгалтандаа унаад тэгээд дахиж шалгалт өгөх хэрэгтэй болно заяа. Тэгээд манай юуны хувьд жолооны сургуулийн хувьд болохоор хэрвээ чи эхнийхаараа 4,000 шалгалтыг тэнцэх юм бол 4,000 шалгалтны төлбөр гэж 120 евро сургуультай төлөхгүй гэд үнгүй өгнө. Тэгээд дахиж ингээд тэг өгөөд унснаасаа болоод дахиж өгөх юм бол 120 евро ингээд нэмэлтээр төлнө гэсэн аахгүй. Тэгээд тэр чинь ингээд надад ингээд бодогдоод байгаа байхгүй хайрын 100 евро нэмэлт гэж яхаар гээд тэгж байгаа ашгүй гэж нэг юм тэнцсэн байгаа. За тэгээд би чи ингээд 2025 оны 11 сарын 19-ний өдөр жолооныхоо курс ингээд бүртгүүлчихэж байгаа шүү дээ тий. Тэгчингүүтээ за одоо нөгөө Штрассенверкийн амт буюу жолооны замын хөдөлгөөний одоо зохицуулдаг газар дээр очиж ийм цаг аваад жолооны сургуультай бүртгүүлсэн гэдгээ ингээд одоо тэмдэглүүлнэ гэж тэгсэн байхгүй. Тэгээ би тэн дээр ингээд очиж бүртгүүлээд тэгээ цаг нь айгүй ингээд хурдан алдсан. За 7 өнөөр надад өгөөд тэгээд тэнд ингээд очихдоо болохоор ийм бичиг баримтууд бүрдүүлэх хэрэгтэй болд юм бэлээ. Энэ дээр нь ямар бичиг баримтууд бүрдүүлсэн бэ гэхлээр би ингээд ажилд оролцож заяа. Одоо ингээд миний хүчинтэй бичиг баримт гэж байгаа. Тэнгүүтээ 35-ыг харсан 45 хэмжээтэй цээж зураг тэгэнгүүтээ анхны тусламжийн курст хамрагдсан ийм бичиг гэд тийм үг юм бэлээ. Тэр болохоор надад ингэ байсан. Би нөгөө Ausbildung дээр тэрийг хийцээс ахгүй анхны тусламж үзүүлэх курс гээд тэрнээс биш тийм юм байхгүй бол энийг болохоор нэг 50,000 еврогоор нэг өдөрт ингэ хийчихдээ юм шиг үлээ. За тэнгуүдээ дараа нь болохоор Z-тест Bescheinigung өнгө гэж байгаа ийм нүдээ одоо ийм одоо нөгөө юун дээр очиж штий оптика монголоор тэр ч үгдэг лээ. Нүдний имжилүү. Нөгөө шилмэл авахд ингээд хараа шалгадаг хүн байдаг шүү дээ. Харааны тест тийм. Харааны тест өгдөг газар очиод ингээд хараагаа шалгуулъя жолооны өмнөлхөндөө гэх тэнгууд үнгүй хийгээд өгчтэй юм билээ. Энтгийн шилний газрууд одоо тэр Apollo энэ төр гээд тийм байна. Тэгэнгүүтээ дараагийн авчрах хэрэгтэй юм болохоор Bescheinigung über den Tag der ersten Einreise in Deutschland гэж байгаа. Энэ болохоор Германд хамгийн анх ирсэн өдрийн одоо ийм нотлсон бичиг гэж байгаа байхгүй юу. Тэгээ миний хувьд болохоор энэ амар атцтайсан. Би нэг ингэж авчраг байсан байхгүй. Надад болохоор тийм бичиг ерөөсөй байхгүй. Тэгээд хамгийн анх Дортмундд ирээд нөгөө бүртгүүлж исэн Anmeldung Bescheinigung гэдэг надад байсан. 2021 оны 6 сарын 26 болоо 25-ны өдөр байжсэн. Тэрийг би ингэ аваадсан байхгүй. Тэр ингэ болчихголоо гэд. Тэгсэн чинь тэр нөгөө намайг бүртгүүлж авсан хүн энэ ингэ хангалтгүй. Тэгтээ та ирснээс хойш ингэ Дортмундд амьдарсан уу гэдгийгс байхгүй юу. Тэгээ би тийм ээ гэдгсэн чинь тэгвэл асуудалгүй би ингээ энэ системээс ороод харчиж болно гэсэн. Тэгээд хэрвээ та нар ирсэн хотоосоо ингээд өөр хотод амьдраад одоо тэр жолооны үнэлгээ ингээд хийж барих гэж байгаа бол тийм бичиг бас ингээд жоохон авах хэрэгтэй юм шиг үлээ. Би одоо хаанаас авдаг мэдэхгүй байна. Миний хувьд ингээд адтай асуудалгүй шууд ингээд тэнцэнээсээ хараад явцсан болохоор. За тэгэнгүүтээ дараагийн авчрах хэрэгтэй юм болохоор одоо миний Монгол жолооны үнэлэх байгаа Ausländer Führerschein ингээд тэгээд тэрийг болохоор орчуулагдсанаар авчрах хэрэгтэй гэж тэгсэн. Тэгэнгүүтээ ADAC-ийн классифицierung хэрэгтэй гэсэн аахгүй юу. Тэгээд би болохоор орчуулга Монголын нөгөө Düsseldorf гэдэг орчуулагч гिचээр аль хэдийн 2 жилийн өмнө орчуулагдсан аахгүй юу жолооны үнэлгээ. Би нөгөө Босны найз үчгээл очиод ингээд солиулч тэмнэ гэж бодоод нэг 2 или 3 жилийн өмнө очиод яасан чинь болохгүй гэдэг хэлсэн. Тэгээд тэр үед болохоор би 25 евро или 20 евро ч үлээ. Тэр хавцаахаа тэр хавцаал гэж санаж энэ жолооны үнэлгээ орчуулж исэн. Тэгээд орчуулга нь ингээд надад байгаа. Тэнгүүдээ классифицierung гэдэг одоо яг ийм тэг классифицierung гэхээр ингээд бүр ингээд яан гэх юм болов. Тэг яг одоо миний жолооны хэм Б шүү, С шүү, тэг яг ийм тусгайлан одоо ийм ангилах юм гэх юм уу те. Тийм юм хэрэгтэй байхгүй юу? Тэр нь болохоор ингээд ADAC дээр хийчтэй юм бэлээ. Онлайнаар жолооны үнэлгээ явуулаад тэгээд хийчтэй юм бэлээ. Тэр нь болохоор 25 евро болж исэн. Тэгээд классифицierung шууд гэрт шуудангаар хүрээд ирдэм билээ. За тэнгуүдээ дараагийн авчрах хэвээр материал нь болохоор Name der Fahrschule гэж байгаа. Одоо жолооны сургуулийн маань нэр нь гэсэн. Тэнгуүдээ жолооны
үнэлэхний төлбөр гээд 45 евро 10 цент гээд ингээд энэ бүгдийг болохоор бүгднгийн очиж бүртгүүлэхтэй одоо тэр замын хөдөлгөөний газар дээр очиж бүртгүүлэхтэй ингээд аваад очиноо гэсэн үг. Тийм байна. Тэгэнгүүтээ замын хөдөлгөөний газар дээр ингээд бүртгүүлчингүүд чинь хэд хоногийн дараа ингээд гэрт бас ингээд шуудангаар захиа ирэн заяа. Одоо шалгалт авдаг газар байдаг аахгүй. Тэр нь болохоор TÜV гэдэг нэг газар байгаа. Манай Дортмунд болохоор TÜV Nord гэдэг одоо миний хараалгаж байгаа хэсэг нь TÜV Nord гэдэг байсан. Тэд нар болохоор юм шалгалт авдаг те тэрнийг ингээ хариуцдаг ер нь газар нэмэлээ л дээ. Тэгээ шалгалтын төлбөр гэж төлөх ёстой гэдэг нэг юм захиа ирдэг заяа. Тэгээд тэрэнд нь болохоор дөрмийн шалгалтаа өгөх төлбөр нь болохоор 25 евро гэжсэн. Тэгээ машина барих шалгалтаа өгөх төлбөр нь болохоор 130 евро гэж тэгжсэн. Тэгээд ингээд нийтээ шалгалтын төлбөртөө тэр одоо намайг шалгах газартаа ингээд 155 евро өгсөн гэсэн үг. За тэгээд би ингээд 4 сарын 8-ны өдөр шалгалтаа өгөөд шалгалтандаа сайхан тэнцсэн байгаа. За одоо жолооныхоо курсэд яг жолооныхоо сургуульд төлсөн мөнгөний талаар эхлээ ярилцъя. За яг анхны өдөр 11 сард очиж бүртгүүлэхдээ болохоор би Grundgebühr гээд одоо яг суур төлбөр гээд те 290 евро төлсөн байгаа. Энэ болохоор би энэний өөр сургуулиудаас ингээд асуухад бас арай харьцангуй хямдхан байсан 100 еврогоор 300 евро аахгүй юу энэ ч одоо. Тэгээд би өөр газар очижсэн чинь 100 еврогоор илүү мэл 400 евро байгаад байсан. Тэгээ манай жолооны курсаас эндээс нэг яхтар холж 15 минут алхаад очиж газар байсан. За тэгээд анх очиж бүртгүүлэхдээ би энэ мөнгөийг төлөх ёстойс эхлээд Grundgebühr гээд 290 евро. Тэнгүүтээ нөгөө апаар сурдаг гэж тэгжсэн да тий. Тэр апныхаа мөнгө гээд 99 евро төлсөн байгаа. Тэгэнгүүтээ 5 удаагийн би хичээлд суусан гэд тэгсэндээ одоо яг тэгээ дөрмийн хичээлд тэр нь болохоор нэг хичээл нь 20 евро гэжсэн. Тэгээ 5 удаагийнх 100 евро гээд хамгийн анх очиж бүртгүүлээд 498 евро төлсөн байгаа. Энд нэг сайхан юм юу байсан бэ гэхээр ингээд бүх төлбөрөө ингээд бүгдийг ингээд нийтэн төлөхгүй ингээд яг ингээд уулж цуулаад яг тэгээ төлөөд яхад болох юм лээ. Тэгэхгүй бол бас нэг дор амар их мөнгө төлөхөр чинь хэцүү шүү дээ. Тийм байна. За ингээд 498 евро хамгийн ихэндээ ингээд төлсөн байгаа. Тэгээд юугаа шалгалтаа дөрмийнхаа шалгалтыг өгтлөө тэнцтлээ намайг жолоонд ерөөсөө явах хэрэггүй ихлээр ямар ч ингээд дөрмийнхаа шалгалтаа тэнцчихээ гэж тэгжсэн. Энэ болохоор зөвхөн надад л тэгжсэн. Яагаад тэгэхээр би чи нөгөө умш гай байгаа нь болохоор одоо жолооны үнэлгээ солиулж байгаа болохоор тэгээ бусад нөгөө тэнд шинээр жолооны үнэлгээ хийж байгаа хүмүүс бол шалгалтаа өгөхөөсөө дөрмийн шалгалтаа өгөхөөсөө өмнө ингээд жолоондоо гараад явчихсан билээ. За тэгэнгүүтээ одоо юм жолооны үнэлгээ солиулж байгаа юм хүмүүсийн хувьд бол юм тогтсон цаг хугацаа гэж бол байдгүй мөлий. Яг тэдэн цаг зөвхөн ингээд юу яагаад жолоонд гарна марна гэсэн тийм бол байхгүй. Шинээр эхэлж байгаа хүмүүсд бол яг юм тогтсон цагууд өгсөн байт юм билээ. Хурдны зам дээр гарах одоо нэг цаг тий эдгээр нь болохоор ингээд арай жоох үнэтэй тэгэнгүүтээ одоо хөдөө замаар явах нэг зам тэгэнгүүтээ шөнөөр явах нэг зам энтергээд тийм тусдаа үнэлгээтэй цагууд нь байт юм билээ арай жоох үнэтэй. Тэгээ миний хувьд болохоор би нийтдээ 13 цаг жолоонд явсан байгаа. Нэг цагийн жолооны төлбөр нь болохоор 65 евро гэд нэлээд үнэтэй хагаад тэгээд 13 цаг явсан. Энэ болохоор миний хувьд юу нь бол хамгийн боломжит бага л цаг нэсэн. Яг тэгэхээр би эхлээд нөгөө араатай машин дээр ингээд явж исэн. Би ч нөгөө анх очиж бүртгүүлэхдээ араатай машин дээр жолооны үнэлгээ хийнэ гэд явж исэн баггүй юу. Тэгээд эхний нэг 2 өдөр жолооныхаа багштайгаа араатай машин дээр гараад явсан чинь нэг л бишээ. Би яагаад ч ер нь нэг юм араатай машин дээр шалгалтаа өгөхгүй. Тэгсэн чинь манай жолооны багш надад ингэж хэлээд одоо нэг юм боломж байд юм аа. B197 гэж жолооны үнэлэх байдаг гинэ. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр чи 10 цагийн араатай машин дээр ийм заавал дадлагт гарсан байх хэвээр. Тэгээд шалгалтаа болохоор автоматик машин дээр өгч болно гэд тэгсэн. Тэг боломж юм байгаа зү. Тэгээд жолооны үнэлэгч ингээ гараад ирэх юм бол чи автоматик машинч барьж болно, араатай машинч барьж болно гэж байгаа байхгүй юу. Тэг ингээд амар боломжтой санагдаад заяа надад. Тэгэхгүй бол би чи ингээд яалтчгүй араатай машин дээр жолооныхоо шалгалтыг өгөх юм бол унахаарээс байхгүй юу. Тэгээд ингээд шалгалтын төлбөр гэж нэмж төлнө. Тэг ингээд нэлээд их зарлах гэдэг учраас за ер нь юу яа. Энэ B197 гэдэг жолооны үнэлгийг л ер нь хий гэж бодоод тэгээд жолооныхоо багш тэлээдээ жолооны багш маань тэр явын тэр хүмүүстэй ярьж агаад миний юуг өөрчлөөд одоо тэр замын хөдөлгөөний яам дээр өгсөн байгаа амтхаг байгаа шүү дээ. Одоо тийм ингээд жолооны үнэлэх Б өгнөө зөвхөн араатай машин дээр барина гэсэн. Тэгсэн чинь тэрийг ингээд өөрчлүүлж ингэж болд юм билээ. Тэгээ би ингээд яалтчгүй 10 цаг ингээд барих болчихж байгаа байхгүй юу. Тэгээ нэг шалгалт малгалтантай бэлдэж явж байгаад нэг 13 цагийн жолооны цаг хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ 10 цагийнх нь бас яг 10 цаг нь аруула
юун дээр бол байгаагүй, араатай машин дээр хийгээгүй. Манай жолооны багш маань бол нэлээд ийм локо хүн байсан. Сайхан 50 гар заяа. Тэгээд бас нэлээд ийм юу сайхан гараа тэр заяа ийм Fairfield гэж германаар хэлдэг. Ингээд өглөө битээр 10 цагийн үед ингээд цаг тохирж байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээд 10 цаг 10 минут боллоо, 15 минут боллоо байдгүй. Ногоо мэддэхгүй би ингээд бичээд идэг. Тэгсэн чинь ингээд унтцсан заяа. Ер нь ингээд тэр нэг надад 2 3 удаа ингээд тохиолдсон. За. Сайхан гар. Гэтэ яг хүн ингээд сайн үнэлсэн л та нэг хүн тусалж гээл тэгдэг тийм дэжгүүл жолооны багштай бас таарсан. За тэгээд нэг цагийн жолооны одоо тийм явалт болохоор 45 минут үргэлжилдэг. Тэгээд тийм байна. За тэгээд нийтдээ жолоондоо болохоор 13 цаганда эдэн төгрөг төлсөн бэ гэхээр 845 евро төлсөн байна. За тэгээ энэ дээр шалгалтын төлбөр гэж бас нөө сургуульд өгөх ёстой болдог. Тэр нь болохоор 249 евро төлсөн байгаа. За тэг ингээд 5 сарын 26-ны өдөр дөрмийн шалгалтыг өгөө тэнцэж байгаа байхгүй юу? Дөрмгийн 5 сарын 26-ны өдөр тэгээ би жолооны шалгалтыг өгөө тэнцэж байгаа байхгүй. Тэр жолооны шалгалт маань болохоор ингээд 55 минут үргэлжилсэн. Бүр амар удаан. За тэг энэ дээр ингээд 5 ерөөхдөө ийм заавал хийх ёстой даалгавар гэж байдэм билээ л дээ. Нэг нь болохоор юугаар хурдны зам дээр ингээд явах заяа. Тэгэнгүүтээ парклах. Тэгэнгүүтээ ингээд вендн болох гэж байгаа. Одоо ингэж явж агаад одоо буцаж иргэх гэх юм уу? Тэ нэг ийм боломжтой газар олж агаад нөгөө ард талаараа ингэж ухарж ороо тэгээ буцаж иргэх гэдэг нэг ийм даалгавар хийх ёстой байдэм билээ. Тэнгүүтээ Gefahren-Bremsung гэж хийх ёстой болдог. Аюултай нөхцөлийн одоо тоормслолт ч юм уу те 30 км цаг хурдтай явж агаад ингээд огцом тоормслох ийм даалгавраас хийх ёстой болдог. Нэг нь юу байлаа? Тэр санахгүй. Би яг нөгөө юунасаа шалгалтаа өгчөөд машин барьдаг шалгалтаа өгчөөд нэг бичлэг хийсэн байгаа. Энийгээ би тэрний араас ингээд оруулчих заяа. Яг тэр үеийн миний эмоцон бодож явсан зүйлүүд юу байна гэд тэрийг ингээд тойноос оруулчих за. Тэгээд 55 минутын турш ингээд манай багш хажууд маань сууж байгаа. Тэгээ хойно нөгөө шалгач хүмүүс ингээд сууж байгаа. Йоо би ч ингээд бүр сандарч өгөх гэж байгаа юм чинь. Тэгээ ингээд миний урталд нөгөө өгсөн шалгалт өгсөн маань унтсан заяа. Тэгээ би ч ингээд паникч байгаа юм чи. Хүүрээ одоо яана. Би унчих юм бол одоо яана гэл заяа. Тэгээд азар тэр шалгалт өгсөн маань бас ингээд надад ингээд өршөөл үзүүлсэн заяа. Би нөгөө шүүл таблик гээд нөгөө эргэхдээ энэ хоёр талынхаа нөгөө энэ шүүл таблик гээд одоо Тодо Вингл гэдээ байдаг штэ нөгөө толинд харагдахгүй тэгсэн мэтлээс ингээд энд ингээд хүн ч юм уу те машин ч юм уу дугуй муугаа явж байгаа. Тэр хэсгийг ингээд харахын тулд заавал ингээд шүүл таблик хийх хэрэгтэй цонхоор те тэгжиж ингээд ирэх хэрэгтэй. Би тэрэн дээрээ л ингээд жоохон алдаад байсан юм шиг байна. Тэгээд надад бол өршөөл үзүүлсэн. Тэгээд тэр би маш их баяртай байгаа юу. Тэгэл 55 минут маань дуусаад сургуулийнхаа хашаанд орж ирэл. За ингээд танд баяр хүргээ та ингээд шалгалтанд тэнцлээ. Тэгтээ та ингээд тэн дээр ингээд анхаарах хэрэгтэй шүү. Гэл тэгсэн ёо би ч бүр хагатлаа баяр зүгэж байгаа юм чи. Тэгээ надад ингээд тэнцэнгээ бичих юм аа нөгөө. За тань бичгээ аваад одоо юу яваарэ. Хотын нөгөө замын хөдөлгөөнийхөө газар руу очиорой. Тэгээ жолооны үнэлгээ авч болно гэдгийгсэн аахгүй юу. Гэхдээ та нөгөө юу болохоор солиулж байгаа болохоор Б биш Б197 хийж байгаа болохоор жолооны үнэлгээ одоо бэлэн биш байхаа гэд тэгжсэн. Тэгээ би 6 сарын 1-ний өдөр хотын захиргааны газар очиод нөгөө жолооны замын хөдөлгөөний газар очиод ингээд жолооны үнэлгээ амар байна гэд ясахгүй эхлээд цаг авч маваа тэг ер нь бүх юм л угаасаа цаг авна шүү дээ. Тэгээ очисон чи миний нөгөө Б-гээр өгсөн жолооны үнэлгээ гарцсан байсан заяо. Шууд ингээд 11 сард би юугаа өгсөн шүү дээ. Одоо тэр нөгөө ингээд жолооны үнэлгээ бүртгүүлсэн шүү дээ тий. Тэнгүүт л миний жолооны үнэлгээ шууд ингээд хевлээ тавьчихдээ байх тал гэж би бодсон заяо. Би очиод ингээд цаг аваад ясан чи миний жолооны үнэлгээ бэлэн байсан. Тэгээ би шалгалтандаа тэнцэн гэ бичгээ өгсөн чи ингээд харж ирсэн та Б-гээ Б197 болгоцсон юм ингээд өөрчлөгдсөн юм байна тий гэж тэгсэн. Тэгээ би нэг өөр ажилтнтай очиж орж уулзаад тэгээ шинэ ингээд юу өгöd одоо шинээр жолооны үнэлгээ захиалаад тэр маань дахиад ингээд юу яасан жоохон мөнгө нэмэгдсэн байгаа 57 евро 40 центиг нэмэлтээр төлсөн байгаа. Гэтэ яг хуу шалгалтандаа тэнцсэн тэр мөнгө ингээд тий ингээд болж байгаа хгүй юу. Тэгээд 6 сарын 1-ний өдөр би шинэ жолооны үнэлгээ захиалаад тэгээд 10 хоногийн дараа гэрт шуудангаар хүрээд ирсэн миний энэ жолооны үнэлгээ маань. Тэгээд та нар ингээд харж байгаачлаа энэ болохоор 2026 оны 6 сарын 1 гэж жагаад тэгээд энэ хойдолтой болохоор B197 гэдэг энэ бичсэн байгаа юм байлээ. Тэгээ би болохоро энэ жолооны үнэлгээрээ мотоцикл бас унж болох юм байлээ. Энэ АМ гэсэн. Тэгээд энэ жолооны үнэлэх маань
5 жилийн хугацаанд хүчинтэй. 2041 оны 6 сарын 1-ний хүртэл хүчинтэй. За. Тэгээд энэ нөгөө үнэлгээ ингээд захиалаад ингээд орсон чинь миний Монгол жолооны үнэлгээ ингээд хураагаад авсан. Тэгээ одоо би ингээд Монгол жолооны үнэлэхгүй. Гэхдээ Монголд очиод машин барих юм бол угаасаа цагдаа нар ч юу яадаг штий. Нөгөө регистрийн дугаараар ингээд шалгагдчихдаг штий тий. Яг уу жолооны үнэлгээ торгох, жолооны үнэлэхгүйгээ торгуулах л та. Гэхдээ жолооны үнэлгээ алдсан гэд дахиад экспрессээр захиалчих гэж би бодож байгаа одоо Монголд очихороо. За. Тийм байна. Одоо яг ингээд бүр нэгдсэн төлбөрийн ингээд бадалтыг танарт ингээд олон юм ярилгүйгээр хэлж үгүй заяа. За, жолооныхаа курс болохоор би ингээд нийтдээ 1592 евро төлсөн байна. Энд нь болохоор юу багтаж байгаа вэ гэхээр 845 евро. Энэ болохоор 13 цагийн жолоо машин барьсан мөнгө байгаа. Нэг цаг нь 65 евро. Тэгээ 13 цаг. Тэгээ 845 евро ингээд төлсөн байгаа. За тэгэнгүүтээ бүртгүүлэлтийн төлбөр гээд те 299 евро төлсөн байгаа. Тэгэнгүүтээ нөгөө апаар сурдаг те дөрмийн сурдаг тэр апанда 99 евро төлсөн байгаа. Тэгээд 5 удаагийн дөрмийн хичээлдээ 100 евро төлсөн байгаа. Тэгээд жолооны машинтай гарах шалгалтандаа гээд сургуультай төлдөг төлбөр нь болохоор 249 евро байсан байгаа. За ингээд нийтээ жолооны курстэй болохоор жолооныхоо ингээд сургуульдаа яг төлсөн нь болохоор 1592 евро төлсөн байна. За тэг энэс энэ дээр нэмэгдээд нөгөө ADAC классифицierung гэдэг байгаа шүү дээ тий. Одоо нөгөө яг наривчлсан тий. Тэр болохоор 25 евро төлсөн байгаа. Тэгэнгүүтээ жолооны үнэлэхийг одоо энийг яг авахд төлсөн төлбөр нь болохоор одоо би ингээд 2 удаа төлчихөж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэг яг миний нөгөө тэр бэлэн болцсон байсан жолооны үнэлгийг тэр нөгөө ажилтны шууд ингээд хогийн саруу шийдчихсэн. Йоо шууд ингээд 45 евро хогийн саруу орчин гэж туурс жоохон дүрсэл өвчлээсэн л да. За тэр яг. За тэгээд эхнийх дээр болохоор би 45 евро 1 цент төлсөн, 45 евро 10 цент төлсөн. Тэгээд энэ сүүлийнх дээр болохоор 57 евро 40 цент төлөөд одоо нийтдээ жолооны үнэлгээний төлбөр гэж 102 евро 50 цент гэж төлсөн байгаа. Тэнгүүдээ одоо нөгөө шалгалт авдаг газартаа төлсөн төлбөр маань дөрмийн шалгалтын төлбөр 25 евро. Тэгээд машин барих шалгалтын төлбөр 130 евро гэд нийтдээ төлсөн. Ингээд нийтдээ 1874 евро 50 центийг энэ жолооны үнэлгээг авахд төлсөн байна. За энэ болохоор зөвхөн ингээд жолооны үнэлгээ одоо умш хайбан болж байгаа бод ингээд Монгол жолооны үнэлгээс солиулж байгаа юу шүү дээ тий. Хэрвээ ингээд шинээр жолооны үнэлгээ хийж байгаа бол өөр цагнууд нь нэмэгдээд юу юм. Ингээд төлбөрнөөс өөр болно тий. Би нэг өөр нөгөө дөрмийн хичээл суужсэн хүүхдэд дараа нь таарладаг байхгүй юу? За жаараа энэ юуны цэнийг тусах гэдэг нь би тэнэлж аваад ирээ. За тэгэнгүүтээ манай нөгөө жолооны багш маань нэг юм юу гээд жолооныхоо багшийн шалгалтыг өгнө гээд нэг юм одоо хичээлд нь суух нэг 5 сурагч хэрэгтэй гээд би нэгтэй шалгалтанд очиж нэг тусалсан байхгүй юу? Хүүхдүүд хэрэгтэй байна гээд. Тэгээ би тэнд очиод ингээд сууж байхдаа нөгөө надтай хамт хичээлж үзсэн хүүхдүүдээс асуудаг байхгүй юу? Чи ингээд жолооны ингээд шинээр хийж байгаа хүүхдтэй байгаа байхгүй юу? Чи ингээд хэдэн цаг зарцуулсан бэ? Тэ жолооны үнэлгээ авахд гэдгсэн чинь тэр охин бүр ингээд хамгийн хурднаараа хийгээд 23 цаг яг ингээд жолооны цаг авсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би болохоор ингээд 13 цаг авсан шүү дээ. Тэнгүү тэр хүүхэд болохоор ингээд 23 цаг гэж байгаа. Тэгэхээр ингээд 10 цагийг 65 евроор үржиж ингээд хамгийн багаар нь гэж бодоход заяа нөгөө хурдны зам дээр явах цаг маг гэдэг тэд нар чинь ингээд өөр үнэтэй ахгүй юу 75 евро мөр гэж жоох үнэтэй идэх хаа. За тэгж бодлоо гэж бодоход нэг 650 евро мөр ч юм уу ингээд жоох илүү болох авчихж байгаа хгүй. Тэгэхээр та нар ер нь бол нэг 2500-аас 3000 евроны хооронд ингээд бүх шалгалтаа ингээд нэгээр нь даваад өөртөө ингээд айтайхан байх юм бол авах боломжтой юм байна гэж би бол бодсон. Тэр ингээд тэр хүүхдээс ингээд сонсчоод 23 цаг гэдэг чинь бас нэлээд байгаа хгүй. Би ингээд зарим одоо тийм түүхүүдийг жолооныхоо багшаас ингээд сонсоод явхад нэг хүүхэд бүр ингээд 50 цагийн юу хийж байгаа гэж байгаа хгүй юу? Жолооны цаг хийж байгаа гэж байгаа. Ээgon ч гэсэн л ямар их мөнгө төлж байгаа вэ тий. Тэгээ нэг хүмүүс чинь яг шалгалт төхөөд ирэхээр нэг шалгалтын айдастай тэгээд ингээд шалгалтын дээр амар хурд унчаад байдаг гинэ. Тэгээд би ч гэсэн ингээд айдастай байсан л тэгэл тэгэл яаж байгаа юмсан болсон. За тийм ээ ингээд та нарт ойлгомжтой байсан байхаа гэж найдаж байна тий ингээд тийм энэ нөгөө 1874 евро 50 центний төлбөр дээр мэн юу нэмэгдээгүй байгаа вэ гэхээр нөгөө орчуулгын мөнгө нэмэгдээг байгаа. Тэр орчуулга нэг 20 евро байсан билээ 25 евро байсан санаж чинь тэр ингээд нийтдээ 1900 евро орчим байгааз. Тэгээд ингээд та нар мөнгө хэмнэх боломжтой. Яаж вэ гэхээр эсвэл шууд автоматик машин дээр жолооны үнэлгээ хийн гэж бүртгүүлээд эсвэл
шууд одоо нөгөө араатай машин дээр хийн гэж бүртгүүлээд тэгэх юм бол жолооны үнэлгээ солиулж байгаа тохиолдолд та нар заавал тэр 10 цаг маг ингээд хийгээд ах шаардлага байхгүй. Хэрвээ чи 3 цаганда айтайхан барайл явчих юм бол 3 цаг ч ингээд хийгээд шууд шалгалтаа өгчих болно заяа. Тэгээд тийм байгаа. Миний хувьд болохоор ингээд өөрчлөлт гарч манаал тийм ингээд B197 энэ гэж мэгэл тэнгүүтээ дахиад нэг жолооны үнэлгэний төлбөр гэж төлөөл ингээд явцсан болохоор нэг би ер нь бол нэг бодоход нэг 1500-аас 1600 орнд юу н хийчих боломжтой л яасан байх гэж бодож байгаа байхгүй юу. Гэтэ одоо яах вэ? Ингээл ямар ч жолооны нөттэй болсон байна. Тэгээд тэндээ би маш их баяртай байна. Одоо ингээ гоё машинтай болно. Өдөр алга машинтай ажил руугаа явна гэж бодохоор маш сайхан баяртай байна. Шинээр машин авчаад тэгээд тантай гоё бичлэг оруулнаа гэж бодож байна. За тийм л энэ да. Өөр сонь заахан гэвэл одоо Германд амар халуун байна. Бүр хөлс урсаж байна. Тэр халуун гэснийхнийг хүүт юм оч. За тэгээд манай жолооны багш гэж нэг юм профайл гараад игээд гисэн дээ. Тэгээд амар эвгүй за ингээд хажууд нь суугаа явж хахад ингээд эвгүй сонь онгоо яриад байдаг. За нэг юм жоохон нэмэг 18 талмал руугаа. Гэхдээ яагаад тийм сонсоод энийг жоохон асуудал авах гэхдээ ингээд эвгүй штий. Нэг эрэгтэй хүнтэй нэг машин ингээд суугаа явж хахад тиймэрхүү яриад л тэр хүн тэгээд хам тэгээ яриа авахаар юу гэж бодчих юм бэлээ те буруугаар ойлгоод ингээд намайг бас илж мэлж аваад барьж марж авах гэдэг юм бол хэцүү штий. Тэгээд нэг жолооныхаа багштай нэг айтайхан хайрцаж явж байгаа бас жолооны үнэлгээ аваад нэг тэнцчмээр яагаад гэдэг заяа. Тэгэл тэр хүн чинь тиймэрхүү яриад хаач амар хэцүү юм жиё. Тэгэл би ч бас ингээл нэг сайн сурагч баачих гал амар халуун багамч угаасаа тэр 5 сар үед чинь жолоондоо эрг болгондоо багштай нэг юм хүүтэн юм авч очиол тий чихэр жимс юм юу эдийн тиймэрхүү юм авч очиол тэгж нэг жоохон толгомж явж байгаа л явсан. Тэгтээ жолооны багш маань бол үнэхээр сайхан штэ багш байсан. Нэг жоохон тийм хинэггүй сайхан юм гар байсан ч гэсэн тий. Тэгээд тэг хэрвээ тэр багш маань байгаагүй бол бас надад тэр B197 гэдэг юуг хэл мэдэх боломж байсан ч юм уу үгүй ч юм уу тий. Тийм болохоор ингээд бурхны авралаар би жолооны үнэлгээтэй болсон да маш их баяртай байна. За найзуудаа тийм л энэ да. Ингээд та нарт хэрвээ асуух зүйл гарах юм бол коммент дээр бичиж үлдээгээрэй. Тэгээд энэ бичлэг хэрвээ та нарт таалагдсан бол тэгээд та нарт хэрэгтэй мэдээллийг өгч чадсан бол гоё лайк дараарай. Тэгээд subscribe дарвал би маш их баярлах болно. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр бай бай. За сайн байцгаана уу найзуудаа. Өнөөдөр бол 5 сарын 26-ны өдөр байгаа. Би одоо жолооныхоо дөрмийн шалгалтанд явах гэж байна. Одоо цаг 12 цаг 45 минут болж байгаа байхгүй юу. Тэгээ миний шалгалт 14 цаг 10 минутаас тэдний шалгалт нь одоо тэр жолооны дөрмийн шалгалт дөрм бишээ. Одоо нэг машина барих шалгалт нь 55 минут үргэлжлэн гэсэн. За ёо амар гацтэй. Тэг би шалгалтанд тэнцэн байхаа гэж найдаж байна. Тэгээд шалгалтнаасаа хурж ирээд юу болсон талаараа та нартай ярьж өгнө. За. Амжилт. За найзуудаа тэгэхээр би шалгалтаа өгчөөд хурж ирлээ. Одоо цаг 3 цаг 30 минут болж байна. Тэгэхээр би шалгалтандаа тэнцээ. Ее! Йоо, ястэнэр арай гэж нэг юм шалгалтандаа тэнцлээ. Тэгээд энэ бичгээ авсан. Тэгээд энэ бичгээ одоо авч очоод юу байна гэж байна. Straßenverkehr-Amt буюу одоо замын хөдөлгөөний зохицуулах газар дээр очоод энэ бичгээ өгөөд тэгээд нэг юм юу авах юм байна. Одоо жинхэнэ жолооны үнэлэх гартал машин барьж болох нэг жолооны үнэлэх гэж өгөх юм байна. For life-ийг Führerschein гэсэн. Тэгээд тэрийг авч машин барьж болно гинэ. Тэр болтлоо одоо л тэгээд машин барихгүй гэсэн угаасаа надад машин жоохгүй. Би Паскалийн машин угаасаа барихгүй хаа гэж бодож байна. Ягаад хэрэг болохоор нөгөө араагаас үлдэг машин болохоор гэтээ энэ надад одоо яана л гэдэг байгаа. Туршиж үзнэ л гэдэг байгаа. За тэр яг хаа тэгээд ёо шалгалтаа өгсөн бүр амар сайхан болчлаа заяо. 55 минутын туршид ингээд тэр юутайгаа шалгагчтайгаа тэгээ шалгалч нь ингээ хойно суугаад ингээд намайг ингээд ажиглаад хараад явд юм байна. Тэгээ миний ажилт болохоор жолооны маань багш сууж явсан. Тэгээд ийм 5 даалгаврыг бол заавал хийх хэрэгтэй байдаг гинэ. Ер нь л ингээд хийх хэрэгтэй заавал 5 даалгавар байдаг гэж. Тэрнийх нь 3-ыг ингээд заавал хийх хэрэгтэй гинэ. Нэгдүгээр нь болохоор хурдны зам дээгүүр явах, хурдны зам дээгүүр гайгүй явчихсан. Тэгээд 30 км-ийн зон гэж байдаг аахгүй юу? 30 зон гэдэг. Эсвэл 30 км-ийн зөвхөн юутай явах тийм зон дээр rechts vor links гэдэг одоо баруун талаас орж ирж байгаа машинууд зам тавьж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэрийг ингээд ер нь хард юм байна. Тэгээ яг юугаа 30 км цаганда тохируулж явж гин үү? Тэрийг ингээд 2-3 км цагийн хурдаар ингээд хэтрүүлчих юм бол шууд ингээд унждаг гэж заяа 3 секундын дотор тэрийгэ буцааж ингээд тохируулж хурдаа доошлуулахгүй бол шууд ундаг гэсэн. За би тэн дээр бүр амар анхаарч явсан. Тэгэхгүй бол нөгөө жолооныхаа багштай дадлага хийж явж байхдаа би
30-тайгаа явах газар дандаа ингээ 36 яваадсан байхгүй юу. Тэгээ багш намайг за чи ингэж явах юм бол шалгалтын дээр унах шүү гэд. Тэгээ би энэ удаад бүр амар сайн анхаарч явсан. Тэгээд хурдны зам дээгүүр явсан. Тэгээ 30 км хурдтай явах зам дээгүүр явсан. Тэгэнгүүтээ өөр ялаа машина парклсан. Тэгэнгүүтээ Gefahren Bremsung гэд нөө аюулын тоормслолт гэд тэрийг хийсэн. 30 км цагийн хурдтай явж байхад одоо тэр багш өөр ингээ харж байгаа юм л та юм хүн ерөөсөө явдаг газар дээр ингээ тийм аюулын тоормслолтыг хийлгэж байгаа байхгүй юу. 30 км цагаас ингээд бүр хамгийн эцтэй тултлаа ингээд тоормслоод тэгээ машина ингээд зогсооно гэд тийм даалгавар хийсэн. Тэгээд тиймэрхүү юмнууд хийсэн. Тэгээл манай багш ингэж хэлсэн байхгүй юу. Ер нь шалгалтын дээр тэгж яарад тах юм байхгүй. 55 минут үдчих ингээ амар удаан чи болж өгөх юм бол хурдан явахаасаа илүү ингээ хүмүүс зам тавьж өгөөд ч юм уу тийм ингээд ер нь жоохон удаашраад ингэж явбал зүгээрээ гэдгсэн байхгүй. Тэгээ би тэрийн дагаа тэгэл удаашраад яваадсан. Тэгээд юун дээр stop shield буюу одоо нэг зогсох тэмдэгэн дээр заавал зогсож гэнэ гэдэг чинь ингээ бас анхааран тэнгуүтээ нөгөө орохын хороотой ингээ тэмдэг байгаа шүү дээ тий. Тэрийг ингээ анхаарад орохгүйгээр өөрөө ингээ ажиглаад шалгагчаасаа асуугаад за одоо энд орохгүй гэсэн тэмдэг байна. Зүүн тишээ ирэхгүй, баруун тишээ ирэхгүй гэдгийг ингээ асуугаад ингээ явсан. Тэгээ би тэрийг бол хийсэн. Яг би тийм тэрүүгээр дадлага хийж явж исэн газар лээсэн л та. Тэгээд явсан байгаа. Тэгээд эцэст нь манай шалгагч надад хэлэхдээ за та ингээд баяр хүргээ шалгалтын дээр тэнцлээ. Гэхдээ та ингээд юугаа сайн анхаараа гэсэн. Одоо замын хөдөлгөөний юм ажиглалтандаа сайн анхаараа юм шүүлт аплик хийхгүй гэсэн. Ерөөсөө эргэхдээ нөгөө нэг талд байдаг энэ хоёр талд байдаг нөгөө үхлийн юу л өнцөгч илүү те тод винкл гэж хэлдэг. Тэрэн дээр ерөөсөө анхаарахгүй гэсэн тэр нөгөө толон тарагддаггүй. Тэгээд яг хажуугаар ингээ хүн явж байгаа юм бол тэр үнийг дугуйтай хүн ч юм уу өөр машин чинь явж байгаа юм бол тэрнтэй ингээд аюул осол үүсгэх магадaltaй учраас тэрэн дээр намайг сайн анхаараа гэсэн. Өөр яаглээ. Тэг хитрхи удаан явж ийн гэсэн нөгөө хүмүүс ингээл урд оролол яваад тань гэсэндээ тий тэгсэн чинь тэг хэрэггүй арийнхаа машинд төшөөрчсэн ингээд хурдан явах нөхцөл байдлыг ингээд хөндрүүлж гэдгсэн тий би багшаа хайлсан л дагсан юм чинь тий би яг жинхэнэ машин брахтаа л угаасаа амар хурдан барьдаг байхгүй юу. Тэг шалгалтын дээр л удаан барьж байгаа юм чаа. За тэгсээ. Тэгээд одоо энэ бичгээ авсан энэ одоо цагаа тохироод гэж бодож байна. Гадаа бүр амар хал өнөдөө бүр 30 градус заа ёо. Тэгээд тийм байна. Өөр чин за тэгээд энэний араас яг бүр багцлаад хэдэн дүүрэг болсноо та нарт ингэж оруулна. За хэрвээ та нар миний дөрмийн шалгалтын талаар бичлэгийг үзхийг хүсвэл би ингэж холбоод оруулчих. Тэр ингэж тусдаа нэг бичлэг болоод орсон байгаа. Би дөрмийн шалгалтыг 4 сарын 6-ны өдөр лөө өгсөн санагдаж байна. Тэгээд нийтдээ 9 онооны алдаад байгаа шалгалтанд тэнцсэн байгаа. 10 онооны алдаа бол хийж болдог байсан. Тэгээд 9 оноотой гээд яг хөө тэгээд тэнцсэн ингэ болж байгаа юм заяа. Одоо ингэж жолооны үнэлэхтэй болсон маань ингэж болоо за ёо. Тэгээ одоо ингээд машин чинь ер нь харах ажилдаа авраа доо гэж бас бодож байна. За. Тэгээд дараагийн яг жинхэнэ үнэ багцлсан гэсгүүдээ та нартаа тэгээд үзүүлнэ. Баяртай.